Нэг драм эхлүүлчихэд бүтэн сар гарan хүлээлгдэг ямар гэжин сувгүй. Тиймээ залаасаа ямар ч байсан шир нүүрлэл дараагийн партаа оруулж эхэллээ. Хэми Жингүг хоёр өнсөлдөж байхыг Самдун харснаар өмнөх ангиман дууссан. Хэмиг өөрөөсөө илүү хайрладаг Самдунд энэ үйл явдал нь маш хүн туссан ойлгомжтой. Өмнө нь Хэмиг аварч байгаа тархиндаа гэмтэл аван эмнэлэгт эвцнийг санаж байгаах. Эмч түнд уу өвдөлт мэдэрч чихчин шууг нь цаашдаа баг багаар сонсголгүй болно гэдгийг нь хэлнэ. Хайртай хүнээж алдчихсан бас эрүүл мэндээр хохироод үлдсэн Самдунд цаашид энэ амьдралыг туулах маш хүнд ачаа байгаа нь мэдээж. Өөрийн ирэхгүй л мөрөөдлөөсөө шантраад уйлж байгаа нь үнэхээр туйлдаа хүрсэн бололтой. Кам багш амлсан ёс ороод захиралд хүүхдүүдийг нь харж хандахыг ам асуугаад ажлаас гарах өргөдлөө өгнө. Захирал салах ёс хийж байгаа бололтой. Чи сайн багш ч гэсэн надад их төвөг учруулсан. Бас миний нэр хүндэд сэв суулгасан. Чиний байгаа байдал өөрийн мэдлгүй бусдад төвөг учруулдаг гэд зөвлөгөөч юм шиг бодсноо хэлээд салах ёс хийв. Тэвэрлдэж байх үед нь Ши багш орж ирээд жаахан гайхчихлаа. Захирал эцэст нь нэгэн баяртай наргагүй Ши багшид халагдах өргөдлийг нь харуултал мэдээж Кам багш тэр хоёрын хооронд баг зэрэг харилцаа үүссэн учраас эсэргүүцэх нь мэдээж. Тэгээд Кам багш сурагчтааш мөн адил Ши багшид даатгаад явлаа. Кам багш Пэлсүг Хэми хоёрт үндсэн ангид орсныг нь дуулгав. Гэтэл топ багдагш Хэмирээ залган уулзахаар дуудана. Гэвч замда Беккитэд арчлаа. Хэмиг Японд болсон тоглолтыг нь хараад хамтлагийн гишүүнээр авахыг хүсэж байгаа бололтой. Хэми бодож байгаад хариу хэлийгээд явна. Өөрийнх нь мөрөөдөл баг багаар биелсээр байна. Кам багшд гэрээгээ үзүүлээд цаашдаа таны байрыг барьцаанаас суллах боломжтойг нь хэлтэл тийм шалтгаанаар орох гэж байгаа бол би хэрэггүй гэж хэлье. Кам багш ягч Хэмигийн дүг дэлгүүр дагуулж явтал жоохон ч гэсэн өргөлдсөнгүйгээд загнана. Тэд харин Самдуныг хичээлдээ ирээгүйг анзаарах ба Самдунч битгий залгаарай гэд явсан байлаа. Самдун гудамжаар явж байгаад нэгэн шөнийн клуб руу орон тоглолт хийж буй хамтлагийг сонсно. Хөгжим сонсож байгаад өөрийн ирэхгүй л ганцаараа уйлна. Ертөнцөд ганцаараа л үлдсэн мэт мэдрэмж авч байгаа болов түүнтэй зөвхөн хөгжмөл хамт байгаа мэт. Клубийн хаах цаг болсон ч ангийнх нь хамтрагч тэнд амралтаараа цагийн ажил хийж байгаа байдаг. Самдун харин явах шинжгүй бололтой. Кам багш харин шинэ ажил хайж байна. Топ продакшны захирал зураг авалтын талаар ярьж байтал Джейсон хичээлдээ шамтахаар ай зохиох хичээлд суухаар шийдэв. Бекки Риа хоёрч мөн адил дагаад ай зохиох хичээлдээ суухаар боллоо. Аяа өөртөө зохиож чаддаг дуучид болохыг хүсэж байгаа байх. Пэлсүг өдөр бүрийн нормын чихрээ Джейсонгийн шүүгэн дээр наачгаад явж байтал өөрийнх нь шүүгэн дээр Джейсон A нэмэх авсан дүнгээ наасан байхыг харна. Пэлсүгийн өмнө хийсэн хатуу өгнөд Джейсонд нэлээд орсон бололтой. Ям багш Ши багшийн урдуур хөндөсөд сэтгэлээ ишлэх гэж байна уу да гэлтэй. Та Кам багшийг хараагүй юу? Тэгсэн араас нь Мату шигийг хараад золтоол өнгөлцөх харчихсангүй. Кам багшийг бүгд л хайж байгаа бололтой. Гэхдээ Ши багш Кам багшийг ажлаасаа гарсныг хэлнэ. Хэмич өөрөөс нь болж гарсныг нь хажуунаас нь олж мэдлээ. Хэми захирал руу орон асуудал үүсгэж Кам багшийг яагаад хаалсныг нь асуудал захирал Кам багшийг бүр муу үзүүлэлттэй байсныг нь сануулна. Гэвч Ши багш хүүхдүүдийг нь аяд зохиох хичээлдэр онцтой авбал Кам багшийн ур чадварыг хүлээн зөвшөөрөхөө хэллээ. Хэмиш зөвшөөрнө. Харин дүн тавих багш нь 3 хүүхдтэй л онц тавьдаг бололтой. Захирал Ши багшийг дуудан маргалттал олон хүмүүсийн дунд ингэж эвтэйхэн авч гарсан гэдгээ хэлнэ. Тэгэхээр энэ хоёр маань аав охин хоёр болж таарлаа. Хэмигийн бичгийг үзэж буй юун захирал дээр Бекки орж ирнэ. Бекки нөхцөл байдлыг ойлгосон бололтой хичээнэ гэдгээ хэлтэл надад хичээдэг хүн хэрэггүй, хийж чаддаг хүн хэрэгтэй гэтэл Бекки би чаднаа гэд ай зохиож чадхаа хэллээ. Пэлсүг Хэми Самдун гурав ай зохиох хичээлдэр онцтон авах даалгавартай болсон тул Хэми Самдуны ээж рүү яртал ээж нь бас Самдуныг урдаас нь асууж байх жишээний. Тэгэхээр Самдуны гэрте хараагүйг мэдэж авлаа. Ай зохиох хичээлийн багшийг танилцуултал манай эмэгтэй багш бас хайлт хандаа өгөөд амжина. Тэгсэн уушлаараа би гэрэлчихсэн л дээ гэлээ. Ядаж явахад Самдуны хичээлийн эцэг бүртгүүлэх шаардлагатай болтол Джесси ирээд өмнөөс нь бүртгүүлж эхлэв. Энэ хооронд Кам багш нэгэн сургалтанд сууж байгаа бололтой. Беккиг спонсород тоохгүй шинжтэй. Арга барсан Бекки ай зохиох гэж хүчээр нилээн нүдэж байх шиг. Цаанаасаа өгөгцөө авьяас мэдрэмж байхгүй бол мянга нүдэд болдоггүй зүйл гэж бас байна. Тэгэхээр арай өөр башир арга ашиглах санаа төрсөн юм уу да? Самдун нөгөө найзынхаа клубд үлдэхээр шийдсэн бололтой. Нөгөөх нь явахыг гуйсан ч явах шинжгүй. Энэ хооронд Хэми Самдуныг хайсаар. Гэтэл ангийн найз нь Самдуныг дагуулад яв гэд дуудчихаж. Хэми дагуулж явах гэсэн ч Самдун эсэргүүцсээр.
өөрийг нь яаж гамдаасныг мэдээгүй л байгаа бололтой. Яагаад юу ч хэлэхгүй биднийг орхиод хаяад явж байгаа юм гэд Хэми гомдолно. Би та нарыг яаж хайж чадах вүлээ дээ? Ай зохиох хичээлийн лекцийг Хэми тэмдэглэж аваад өдөр бүр идэвхтэй самдуунд дамжуулахыг хичээнэ. Сүүлийн хичээл мөрөөдөл гэдэг сэдвээр ай зохиох. Та нар бүтээгдэхүүн биш, бүтээл төөрөх ёстой. Пэлсүк Хэми хоёр мэдрэмжийн уусах талаар хэлснийг нь ойлгох гээд Кан Ям багш хоёроо өгүүлж байтал Ши багш ирээд тэдэнд тусаллаа. Ном унш, кино үз, эсвэл босдод тохиолдсон туршлагаас судал гэж үнэтэй үг хэллээ. Ши багш энэ гурвын талд байгаа юм байна. Хэми Ям багшаас мэдрэмж төрүүлэхөөс түүхийг нь сонсохоор боллоо. Тэгээд өөрийнхөө салсан найз бүсгэнхээ талаар ярьж эхлэх ба нүдэ анивчтай хүртэл түүнийгээ сандаг байж үлээ гээл. Тэр ерөөсөө утсаа аваагүй. Одоо болтол утсаа авахгүй л байгаа. Би сая бас залгаад үтсэн авахгүй л хэлээ. Ганцаараа яриад үлджээ. Пэлсүк киноны нэг тасалбар байхаар нь үзтэл Джейсон гараад ирлээ. Бас хичээлийн шугамар гिचгчээ. Хэми самдууны зорсон зургийг хараад түүнтэй өнгөрүүлсэн дурсамжуудаа төсөөлнө. Магадгүй юунаас л түүний мэдрэмж төрүүлэхөөс дурсамж нь гарч ирж байгаа юм болов? Беки хөгжмөө нүдэд болохгүй болохоор нөгөө бэлэн нотыг туршиж үзнэ. Хэми харин самдууны хичээлийг нь өгөх гээд эртэл байхгүй байлаа. Гэхдээ Хэмид худлаа хэлүүлсэн байж. Гэвч Хэми самдууны араас гадуур зогсолтгүй хайх бололтой. Тэгж яваад дунд сургуулийн охиныг эвгүй хоёр ах хоргоож эхлэв. Мэдээж энэ үеэр самдуун гарч ирээд золтоол нөгөө хоёрыг алчихсангүй. Намайг орхих гэж хэлээ эцтэй. Би ч гэсэн чамайг хизээч орхихгүй гэж хэлээ эцтэй. Намайг шавар шахаад унчихсан байгаад Кан багш та хоёр татаж гаргасан. Одоо миний ээлж гэж Хэми хэлнэ. Самдуунд нөгөө Кей зөвлөлтийг атгууллаа. Самдуу Хэмигийн өгсөн дэвтрийг хараад ганц нэг ая холбож үзнэ. Төрөлхийн ая зохиох мэдрэмжтэй болохоор ядах юмгүй л шууд онгод нь орно. Маргааш нь самдуун хоцорж ирээд өөрийнхөө аяыг өглөө. Ерөнхий захирал Ям багш, Ши багш нар дүн зарлах үеийг гадна нь хүлээн. Пэлсүк Хэми хоёр онц авч чадлаа. Төр ангийнхан бүгд онц авчих үе гэж захирал санаа зовход нөгөө хоёр нь нууцаар баярлаад л. Харин сүүлийн хүн бол Юмбеки. Түүнийг яг л мэржлийн хүн шиг алдаагүй зохиолсон байна гэж магтана. Гэхдээ дээр нь самдууныг бас онцоллоо. Самдууны аяыг маш их уйтар гуниг агуулсан сайн ая болохыг нь хэлнэ. Тэгээд самдууныг онц авсан хүүхдүүдтэй хамт үзүүлэх тоглолтод оруулахаар боллоо. Кан багш энэ үед өөр ажилд орсон бололтой нэг жижиг газар хүмүүст багшлана. Жингүүг Кан багш дээр ирээд хоол авахулж идлээ. Хэмитэй адилхан яагаад хайж явсныг нь асуудал Кан багш эргэж очих санаатай байгаа бололтой. Захирал ямар ч ари хаалгагүй ажил гойлогч нарыг сонгосон биз дээ гэлээ. Харин тэр анкет донд нь хэн байгаа гэдгийг бүгд таамаглаж байгаа үстэй. Ши багш Бекитэй уулзахаар ирээд түүнийг хамгийн сайн мэдэх хүний хувьд өөрөө аяа зохиогоогүй гэдгийг нь хэллээ. Харин Беки би танаас л энэ зүйлсийг сорсон. Тэгээ та яах юм гэлээ. Дөрөм зөрчийг та л надад заасан шүү дээ. Намайг хамтлагаас хасаж оронд нь Хэмиг авах гэж байгаа гэтэл үүнийг Хэми сонсчихно. Солонгос кино шүү дээ. Ямар нэг чухал юм ярих болохоор хэн нэгэн сонсчихдаг хуйлтай. Беки юун захиралд өөрийг нь үлдээн гэж гомдолж байх үед Хэмиг гаднаас оруулж ирлээ. Хэми уулзчаад гарч ирэхэд Бекитэй таарна. Хэми татгалзан хариу өгөөд гараад ирж. Жингүүгч шинэ хамтлагийн гишүүн нь Хэми болсон гэж бодтол хүснээр нь болсонгүй боллоо. Кан багш ажлын шалгуултанд орохоор олон хүүхдийн өмнө хичээл заах боллоо. Гэтэл захирал тузынхныг дагуулад орж ирэн сурагчдыг гаргачихлаа. Үүнд нь Кан багш яг паникнд ороод сандарч байгаа болов гэтэл өмнөх Кан багш биш болжээ. Хэдийн харц шулуудсан өөртөө итгэлтэй Кан багшийн шин дүрийг харах болно. Захиралч өөрийн мэдлгүй түүний сурагч шиг л хичээлд нь гүн орчихсон байдалтай. Шалгуултын хариуг хэлээд шүүгхүү. Кан багшийн өргөдлөө өгчөөд буцаад ийм аргаар орж ирсэнд нь мэдээж бохимдонгүй. Гэвч захирлын өөрийнх нь хэлсэн үгс Кан багшийг хурцлсан байж. Магадгүй X захирал одоогийн захирлыг сонгосон бас л учиртай байх. Хоёр сурагч нь Кан багшийг ирсэнд мэдээж баяртай байгаа биз. Харин самдууны байгаа байдлыг хараад тийм ч сайнгүй. Самдуунч үзүүлэх тоглолтод орох бодлого байгаа бололтой. Кей хамтлагийнхан одууд болсон учраас аль нэг нь цамгаа гарах боломжтой болж. Юун захирал тэднийг үзүүлэх тоглолтод оролцоод хэн нэг нь сонгоно гэдгээ хэллээ. Бекиг зохиосон дууга дуул гэтэл туслах нь түүний хулгаасан аяыг гаргаад ирлээ. Джейсон чи хэн багшаар удирдуулах юм?
Чамтай л биш бол хэн ч яах те. Харин Жингүүгийн найз Хэмигийн самдууд зориулж бичсэн лекцийн дэвтрийг Жингүүг дөглөө. Хэми урдын адил толгоогоо ширээн дээр нааж байх үед Жингүүг самдууны талаар мэднэ. Ши багш ганцаархнаа ууж байгааг бодоход түүнд ямар нэг юм болсон бололтой. Таны шавьд яагаад танд баярснаа хэлж байхад миний шагнал авсан олон шавьд яагаад нэг нь ч намайг дурсдаггүй юм бол гэд Кам багшд гомдлоо. Кам багшийн эгч нь ч бас энд ууж байсан байна шүү. Бекигийн хэлсэн үгс Ши багшийн сэтгэлд нэлээд сэв суулгаж, өөрөөс нь болж Беки харгас нэгэн болж байгаад нь харамсаж байгаа юм байна. Кам багш ч мөн адилхан байдалд орсон. Самдуу бүхнээс тусгаарлагдаж юу ч ярихгүй, хинээч гараас атгахгүй, ганцаархнаа живж байгаа. Кам багшийн эгч согтуу харж байгаад нэгэн залуутаа таарлаа. Нөгөө сайхан залуу нь халамжтай юм аа. Ороолтоо өгөөд гэрт нь хөргөж өгнө. Энэ манай гэр 500 сая байр. Дараа уулзахдаа эргүүлж өгөөрэй. Заавал уулзна шүү. Бүр үнсээд авлаа. Мод өшиг байсан байж. Ингээд өмнө хэдий таарсан бүсгүй Кам багшийн эгч гэдгийг мэдлээ. Дуслага, чи хөв талд итгэдэг үү? Би өнөөдрөөс итгэхээр шийдлээ. Би яагаад Хэмиг крэнд оруулсныг, яагаад Кам багшийн байрыг барьцаасныг, яагаад хуурамч тоглолт хийснийг, яагаад клубээ хаалгасныг, яагаад тэр бүсгүй Кам багшийн эгч байсныг ойлголоо. Энэ бол гэгэрл. Мөнгө хөвлөгчээс entertainment-ийн захирал болох бурхны мессеж байсан байна. Хүн хөгшөрсөн ч мөрөөдөл хөгшөрдөггүй бололтой. Мадо шиг мөрөөдлөө даган цагаан хүсэл entertainment-ийг байгуулахаар болж. Үгүй мөн энэ киноны үнэхээр дуртай дөрүүдийн нэг шүү. Бараг л эсрэг дөрвгүй кино гэхэд болно. Беки Кам багшийг удирдагчаараа сонгосон учраас Ши багшаас эмээгээстэй. Бэлсүүкийн танилцуулгын зургийг гар утсаар авах гэтэл Джейсон гарч ирээд дагуулад яв. Үгүй мөн игдөө далууч хүртэл зөөжчихжээ. Энэ охин хин хүүхний тэнгэртэй юм аа. Дээр охин яасан. Энд чинь хийдхэн вэ гэдیں۔ Өө октод яаж үдийн ярьж байдаг бас л мэдрэмжүү гараа. Бусдын анхаарал өртөхийн тулд бусдаас ялгарч онцгой харагдах хэрэгтэй шүү дээ. Кам багшийг удирдагчаар сонгохоор олон сурагч иржээ. Багш ч үүнд нь бөөн баяр. Үндсэн дахин хичээлэх болсноо тэмдэглэх юм уу? Хэрэггүй, хичээлээ эхлэе. Кам багшийн тайзыг эзэгнэх хичээл орж байх үед ям багш залгаж байна. Үзэгчдийн сэтгэлийг эзэмдэх үү? Эсвэл тэдний иршээлд орох уу гэд утасны цаанаас том ярина. Ой бэлсүк. Уурандаа яг тэдний нэг гэдгээ баригдах штэ. Хэми тоос оруулж байгаад самдууны эмчийн магадлалыг олж харлаа. Өөрөөс нь болж сонсголгүй болж байгаа самдуунд дахиад санаа зовлоо. Самдуун булааж аваад явах гэтэл Хэмигийн зарим яриг сонссонгүй. Чи хизэнээс юм болж эхэлсэн? Үгүй. Гэх жишээний. Самдуун, чи надад хэлсэн биз дээ. Намайг шалбаагнаас татаж авнаа гэж. Тэгвэл намайг энэ тамаас гаргаад аваач. Одоо бид яах вэ, Кам багшаа? Бэлсүк хоолны үеэр Джейсон уцаа үлдээсэн байхыг олж харлаа. Дээрийн нөхрөөс болж баг зэрэг харан төрсөн бололтой. Хуруунд баг багаар ойртойдоо шүү. Болохгүй гэд нэг гараа шийтгээд авлаа. Өөртөө тэмцэлдэж байгаа бололтой. Хүний хувийн нууц таалдна гэдэг угаасаа маш соёлгүй үйлдэл шүү дээ. Тэр чиний найз охин, найз залуу байсан ч, найз чин байсан ч, гэр бүлийн хүн чин байсан ч энэ бол бүдүүлэг үйлдэл. Джейсон яаран ирээл чи үзсэн үү гэд яваад өглөө. Жингүүг My Valentine гэх дууг дуулах болсон байна. Энэ үед Хэми Бекигээс болж татгалцсан гэдгийг Жингүүг олж мэдлээ. Өмнө нь чи миний талд хэн ч зогсдоггүй гэж хэлж байсан биз дээ. Одоо Хэми чиний талд зогсож байна. Хэми харин дахиад ширээн дээрээ хөвтөөд байж байна. Жингүүг түүнийг ухаан суусныг нь хэлээд магтлаа. Самдуун анх энд ирж байсан үеэд дурсан. Хүн болгон эвхтэй тулаа харсан юм шиг л самдуун дээр нүдэн тусаж байсан бол одоо бүх зүйл өөр болж. Кам багшийн сурагчдаа үнтэй үг хэлж байхад самдуун муу айдал сонсож байна. Тайз бүхнийг үнээр нь хэлээд өгнө. Та нар хэр сайн бэлдсэн, хэр сайн авьяас чадвартайг тайз алга ташаалтаар мэлан. Харин залхуурч хэвцсэн өдрүүд бэлтгэлээ тасалсан бүхнийг ч тайз мэдчихэд чамаар дайжигнана. Дуулах ирэхгүй хүнийг тайз бүр мөсөн залгиж та нар доошоо унана. За бэлтгэлээ эхлэе. Юун робот ороод ирв? Кан охёг аюултай, давуу талгүй, сул тал амьдралд хэрэггүй. Нүднээс далдруулал таарна. Хэми азах шиг аштай, давуу тал хоолойн чадал, сул тал зан чанарын доголдол. Джейсон их цантай, давуу тал бүжгийн бахан авьяастай, сул тал бие тоосон тойлбөргүй. Жингүүг хүчтэй, давуу тал хүчтэй, сул тал хэтэрхий хүчтэй. Беки давуу тал шаргуй, сул тал үнэндээ өнөөдөр л харж байна.
Бэлсүг, ховдог, давуу тал, сайн дуулдаг, мэдрэмжтэй, сул тал, хоолны дуршил. Ям багш ганц Кам багшид даатаад хаяхгүй бололтой. Өөрийг нь танихгүй л гэж бодож явах шиг байна. Самдун үзүүлэх тоглолтод оролцохоор ирж, тэгээд тэдэнд тайзны хөдөлгөөнүүдийг зааж өгнө. Бэлсүг нэг л болж өгөхгүй нэ. Үзүүлэх тоглолтын дээр мэдээж Маадуу шиг шинэ энтертайнментийн хуваар ирлээ. Энд дахиад л Кам багш игч таарлаа. Түүнд өгсөн оролтыг нь сануулхад Кам багш игч согтсон байсан тул санахгүй байгаа бололтой. MDS Маадуу шиг. Игч шоконд орчихоо. Каталог үзэж байтал Бэлсүгийн зурагч сонирхол татах нь мэдээж. Хэми Самдуунтай уулзаж яагаад тайзан дээр гарах болсныг нь асуутал Самдуун тайзнаас хариултаа олох гэж хичээж байгаа юм байна. Бэки харин та яагаад бусдын аяыг хулгайлж яхад дуугүй өнгөрсөн дөрөм зөвшөж болно гэсэн үг үү? Үгүй болохгүй. Тайз чамд хариултыг нь хэлэх байхаа. Мэдээж Бэки тайзан дээр гартал сандарс нь нэлт мэдэгдэж байлаа. Юун захирлын туслагч нөгөө аяыг нь мэдсэнийг анзаараад бүр яахаач мэдэхгүй паникнд орчихлоо. Үнэхээр тайз үннийг хэлээд өгд юм байна. Самдуун тайзан дээр гарах үед чихэн юм сонсохгүй байгаа бололтой. Төгөлдөр хуурын даалдыг тооцоолж орох гэтэл аянаасаа зөрөөд хэллээ. Гэтэл Хэми нэг арга бодсон бололтой. Өмнө химнэлийн өнгийг дохиогоор зааж өгөхөө хэлсэн юм байна. Ямар ч байсан буцаад Самдуун химнэлээ бас өнгөө олоод хэллээ. Самдуун үнэн сэтгэлээсээ маш гонигтай дуулж байлаа. Самдууны өвчин толгой дээр нь юм унснаас болоогүй юм байна. Хэми өөрөөс нь болсон гэж буруу бодож байж. Жингүүг харин үзүүлэх тоглолтоор цомгоо гаргахаар болж аав нь ч мөн адил түн цэцгийн баглаа явуулж. Хэми Самдуунд хөг тогтоогч өгнө. Үүний ачаар өнгө алдахгүй юм байна. Чамаас ож өвдөөгүй байгаад чи яагаад намайг халамжлаад байгаа юм? Чи надад сайн юм уу? Намайг төөрөгдүүлэхээ болж үз. Чи миний төлөө чад бүхнээ хийсэн. Чамайг ойлож байсан дуушлаарай. Яг л өмнө Хэми түнд иймэрхүү үг хэлж байлаа шүү дээ. Ши багшийн хөгжмийн хичээлээр Бэлсүг бүх авиануудыг зөв хэлж байна. Энэ бол хөгжмийн төгс мэдрэмж. Бурхнаас өгсөн бэлэг. Самдун хичээлийн дараа Бэлсүгээс юм асуухаар боллоо. Джейсон харин сониучрахаа асууна. Мэдээж хөрхөн хартай. Беккитэй суухан олдохгүй байх үед хорчин хаажон хов тарааж эхэллээ. Дуу хулгайлсан, хамтлагаас хөөгцсөн гээл. Гэвч Хэми хажууд нь хань болоод суучихлаа. Бас нөгөө дуугардаггүй чихвчээ зөвлөгчхөн. Анх Жингүү Хэмид ингэж хандаж байсныг санаж байгаа зү. Магадгүй одоо Беккигийн уналтын үе ах. Хүн болгонд л доош унах үе байдаг шүү дээ. Тэр доор хинч байхгүй. Бүх хүнд хаягдсан мэт шалбааг руу унах үеуд цөөнгүй. Түүнээс гарч ирэх хүч хүн болгонд байдаг. Хэмич тэр Самдуунч тэр энэ нүхнээс гараад ирсэн. Бекки харин Ши багштайгаа ярилцаж алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрнө. Юун захирлаас дахин нэг боломж гуйх гэж байна. Та надад дахин туслаарай гэв. Самдуун хөгжмийн төгс мэдрэмжтэй болох дасгал хийж байх үед Кам багш үгүйсгэлээ. Энэ үед Джейсонгийн санаа бүр л илүү зовно. Бэлсүг тэр хоёрыг юу хийж байгаа бол гээл. Тэд хөгжим сонсох гэж очирдаг байсан үе юм уу да? Самдуун Бэлсүгээс төгс мэдрэмжийн талаар асууж байх үед Хэми Джейсон хоёр гадаан таарчихлаа. Маадуу шиг сонгосон хүүхдүүдээ авах гэтэл тэдний өмнөх асуудлуудыг сургуулийн захиргаа танилцууллаа. Бэлсүгийн бүдүү үе, Хэмигийн тарсан асуудлууд гээл. Тэгсэн ям багш хайлт өмөрөөд л авна. Хэми ч гоё ааштай, ёс зүйтэй энтер гээл. Маадуу шиг сонголтондоо баг зэрэг эргэлзүүдээ. Бэлсүг Хэми хоёр нэгэн подкастт орж байх үед шууд дуудлагаар Бэлсүгийн өөх сороолсон талаар яриад унлаа. Хэми тэсэлгүй чи чинь реаб зтэй гээд бөө уур жихэн аашаа гаргана зтэй. Маадуу шигш сонголт хийхэд эргэлзээтэй боллоо шүү. Би тэнийг өөрөө бодож байсан байна. Босод компани шиг мөнгөний төлөө биш, жихэн дуучин төрүүлэхийн төлөө мөнгө олдог гэж боддог байсан. Ям багш аль талд нь ороод ёстой шургаж өгөндөө. Та арай илүү мөнгө олох гэж үүнийгээ эхлүүлсэн юм уу? Арай ч тэгж бодоогүй л үү дээ. Үгүй тийм биш л дээ. Нэг мэт амд нь орчихсон байж шүү дээ. Харин би бас өөрөө ирэхгүй л тэгчихдээ. Самдууныг яах вэ гэтэл тэр өвчин тайзан дээр гарахтаа айдгийм бэлээ. Уг нь хөгжмийн харьцангуй мэдрэмжтэй л дээ. Самдуу хөгжмийн харьцангуй мэдрэмжтэй гэж юу гэд яарад явлаа. Хөгжмийн харьцангуй мэдрэмж гэж юу юм бэ? Харин Кам багш Самдуунд олж мэдсэн зүйлээ хэллээ. Нэг л хөгийг бариад авчихвал босод хөгийг бариад авах боломжтой гэв. Жингүүг аавда цэцэг явуулсанд баярснаа илэрхийлэх гээд уулзахаар ирж. Кам багш игч ороолтны эзнийг мэдээд урам нь хугарсан байдалтай. Жингүү харин Хэмитэй уулзахаар дуудлаа. Госол дуугаар тэргүүлсэн чинь баяр хүргэе. Ингэж баяр хүргэд юм уу? Би баярлахаараа ийм царайтай олчих тий.
Хоёр ч цаасан солиод буудуулчихна. Самдууныг хараад жаахан зогс тусав. Энэ үед Жингүүг юун захиралтай уулзахаар явлаа. Анзаараад байхад энэ хоёрын харилцаа хамаагүй илүү дотн болсон ч юм шиг. Бики бас энэ үед юун захиралтай уулзахаар очино. Харин шөнө нь гинэт асуудал нэгдсэн ба юун захирлыг Жингүүг зодсон хэрэгээр бөө юм болж байв. Маа захирал хуучин ботолыг худалдаж авсан юм байна. Жингүүг энд түр байхаар болов. Телевизийн ярилцлагаар юун захирал толгоогоо болгоцсон байдалтай жүжиж гарна. Үүнийг мэдсэн аав нь таатаа хүлээж авахгүй нь мэдээж. 2011 оны фотошопч сайн ажиллана. Бүх зодооны кинонууд дээр Жингүүгийн эдитлээ тавьчих. Өмнө нь тоглолтын дээр Бикигч нүдэ бодсон байсныг Жингүүг зодсон болгоод ярьж авна. Цуу яриа сургуулаар нэг живж ав. Худал яриа ямар амархан тардаг үлээ дээ. Бүр гэрийнхэн гадаа баахан юм наачгаж. Солонгоч дээрээс доошоо унах маш амархан байдаг шүү дээ. Бараг хизээч сэхэл авахгүйгээр живүүлдэг байхаа. Харин Монголд бол 3 оноо л мартан штэ. Бараг муу юм хийсэн бол фоллоу нь улам нэмэгдэх тохиолдол маш их. Жингүүг хэнт ч тэр амнаасаа ганц ч үг цохиулгасангүй. Жингүүгийн аав нь ирээд тэд хамтдаа юун захиралтай уулзахаар боллоо. Бекид харин юун захирал үнтэй загас бэлгэлсэн байв. Тэгэхээр энэ хэрэгт Беки ямар нэгэн холбоотой болж таарж байх шиг. Хэнийх нь амьдрал илүү гонигтай байна гэж хоёулаа мөрөцгөө. Самдуун зовлонгоороо Жингүүгээс илүүрхэд чамайг ялахын тулд өөрөө энэ хэцүү нүхнээс гарах гэж хичээж байгаа гэдгээ хэлнэ. Жингүүгтээ эр хүн шиг үзнэ гэд хурдан энэ байдлаасаа гар гэж хурцлана. Өрсөлдөгч нь чамтай өрсөлдөх чадваргүй болно гэдэг мэдээж гонигтай хэрэг шүү дээ. Би ч гэсэн чамайг санаж байна. Хайртай шүү. Баяртай. За ийм юм сонссон эмэгтэй чинь янз бүрийн юм бодно үсттэй. Өмнөх болсон зүйлсүүд нь мэдээж сайнаар төсөөлөгдөхгүй. Джейсон ч бас фэйсбүүк дээр ирээд чи Самдуунтай уулзгаа болоороо босод хүмүүс буруугаар ойлгоно шүү гэтэл фэйсбүүкч нөгөө утсан дээрх охиныг нь хэлээд авлаа. За тэгэхээр манай хоёр нэгнээ баг зэрэг хардсан бололтой. Жаахан хүүхдүүд шиг л нэгэндээ аашлж гарав. Тэдний харилцаач үнэхээр кьют шүү. Хэми Самдуунд шалгалтын өмнө дохио зангааныхаа талаар хэлэх гэтэл Самдуун одоо хэрэггүй би алзахгүй. Чи үргэлж миний хажууд байж чадахгүй үсттэй. Надад дахиад санаа зовхгүй болтол чинь. Надад дахиж дурлалтал чинь би чамд харуулнаа. За гин шүү. Хэми одоо барыг дурлуулахыг нь хүлээгээд байгаа мó да. Чи их л сонг, би их л сонг гээл романтиклах гэж маяглж өгч байна. Хэми Джейсон хоёр нэг нотон дээр дуулахаар болно. Жингүүг сургууль дээрээ ирэхэд хүмүүсийн харс түүнийг сайнаар өгөхгүй бололтой. Бүгд л түүнийг балмад зэрлэг мэт нүдээр цоо ширтгэн мэдрэгдэн. Дараагийнх нь Самдуун Пэлсүк хоёр дуулна. Айгуу дуулах хэдий ч Самдуу эхний мөрийг тоглохгүй байхыг хүслээ. Пэлсүк хөгжмийн төгс мэдрэмжтэй тул шаардлагагүй. Самдуу харин өнгөө олох гэж өөрийгөө сорж үзнэ. Пэлсүкийн дуулах хэсэг дээр инээгээд Самдууны хэсэг дээр барааж байгаа Джейсны царайг. Тэд үнэхээр төгс хоршиж байсан ба ямар ч өнгө хэмнэл алдсангүй. Онцдоо аавна. Самдуун баярлаад Жингүүг дээр ирэн би чанд удаан хүлээж чадахгүй гэж хэлсэн биз дээ. Араас хурдан ирээрэй гэх утгатай үг хэлчихэд нэрэ наадах ч одоо надад ирэггүй. Хүнд байдалд орсон хүмүүс дахин босч ирэхэд тусалдаг зүйлд болж таарсан уу да. Энэ үед Бекигийн байдал нэг л биш байгааг анзаарсан Хэми түүний араас явна. Беки яагаад амиа олох гэж байдаг вүлээ? Үнэхээр хэцүү байдалд орсон бололтой. Өөрөөс нь олж Жингүүг захирлыг зодсныг хэлдэг. Энэ хүрээд 13 дугаар анги маань төгслөө. Та нарын хараалыг бага идэхийн тулд хурдхан шиг л дараагийн парт оруулахгүй бол болохгүй гэдгийг ойлгосон шүү.